Зохиолыг бичсэн Б. Наранзул. Зохиолыг уншсан Батуулдын Очор. Хариу. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Тэртэг 20-од жилийн өмнө жолооны үнэлгээн аваад удаагүй хас чулуу аавынхаа бэлгэлсэн ганган машиныг унаад хотын төвөөр дэмий сэлгүүцэн давхина. Бүх цонхоо нээж хөгжмөн тултаж чангалаад тамхис орсон шихэн тунчиг пэдгэр явах нь аргагүй л нас залуугийн шинж ажээ. Дөнгөж 19 настай хэдий ч аль хэдийн арх тамхи хэрэглэж авгаа хүүхэнтэй унтаад үзчихсэн өөрийгөө их л догэр болсон мэт бодох нь инээдтэй. Хас чулуу үргэлж өөрийг нь дагаж явдаг төгсөөгийнх найзтайгаа хийцгүрэн тэнэж байгаад цэцэрлэгт хүрээлэн оров. Зуны оройн нар шингэгт өхөж намуухан сэвэлзэх салхитай цаг агаар таатай байх тул хүүхэд залуусын хөл хөдөлгөөн их байлаа. Тэр хоёр сакс тоглохоор очсон ч дэндүү олон хүүхэд ээлжин хүлээгээд мөдгүй шинжтэй тул дугуй унахаар болов. Хасаа нэг хүний ундаг дугуйнуудыг сонжин харж явснаа хамгийн цаана байгаа гоёмсог гялтгар дугуйг олж хараад тийш алхтал хажуугаар нь нэг охин шуртгийн гүйж очоод өнөөх дугуйг нь бариад авах нь тэр. Охиноос үнэртэг сүрчгний үнэр нь анхлам гэж жигтэйхэн юм. Хасыг хэсэг алмаар нь зогсох завсар өнөө охин дугуйг түрсээр өөдөөс нь хөдлөхөд замыг нь хааж зогсоод. "Ой, би наад дугуйг чинь яг авах гэж ирсэн." Гингүүтэн дээрэнгүү зангаар шуудхан залуураас нь бариад авав. Охин харин мөн л шазруу нэгэн бололтой түүнд найр тавихыг хүссэнгүй. "Би төрүүлээд авчихсан байгааг харахгүй байна уу? Замаас холдоо." Гэд явах гэхэд хасаа залуурыг нь тавилгүй өөр рүүгэн чангаан. "Би наад дугуйг чинь унмаар байна. Чамд мөнгө өгье. Чи өөр дугуй унчих." Гэхэд охин чангаар инээгээд "Ямар баярхуу бацаан би чи чинь. Бүх юмыг мөнгөөр авчиж болно гэж боддог баян айлын эрхийн тэнэг юм байна л да." Үеийн охинд бацаанаараа дуудуулсандаа бантах уурлахын зэрэгцсэн хасаа. "Угаасаа бүх юмыг мөнгөөр авч болдгийн мангар матар минь. Би хүсвэл чамайгч мөнгөөр зодоод өөрийн болгож чадсан шүү." Гиснэн өөрийнхөө хэлсэн үгэнд баясан хүчээр инээхийг оролдов. Охины давхраатай алагнууд гялалзан хамрын самсаа сарталцаж "Битгий мөрөөд чам шиг ийм царай шихэн балер яриатай ухаанд нь ухан ишиг өгчихсэн бацаан хэдэн тэр бумыг бариад гүйсэн ч би нэг ч нүдэрээ тоож хялаахгүй." Хэмээн хатуухан хэлчгээд шуудхан хянг руу нөшөглөж орхилоо. Хасаа өвцөндөө яолон хөлөөн барих зур охинч дугуун дээрээ гялсхийн мордож аваад сурамгай жилсээр талиж одов. Тэр хоёрын маргааныг сонсож байсан ойр орчмын хүмүүс хөгжилдөн инээлтэхэд хасаагийн нүүр нь часуулаан болон бушуухан нэг дугуй шүрч унаад тэндээс холдлоо. Баахан хүмүүсийн дунд танихгүй хүнд тав нойлдуулсандаа шарн гозоосон хасаа хамаг хүчээрээ жин салхи татуулсаар давхихтаа "Ямар овоо охин бэ? За яах? Чамайг яаж хийж байгаад өөрийн болгож байгаад ойлуулаад хаях юм шүү." Хэмээн өөртөө амлажээ. Хайсан хүн нь урдхан талд нь давхиж яваа харагдах. Хасаа охины хойноос шил даран гүйцэж очих үед ахиад л өнөөх гой үнэр нь ханхалж урдхаар үсэн салхинд намраад бүр чаацгааг нь хөдөлгөж сонирхол татах шиг. Хажууд нь зэрэгцэн очоод яриа өдсөн боловч охин түүнийг нохой хутсан чинээ тоохгүй урд замаал ширтэн жийсээр. Хасаа бүр аргаан бараад хэрүүл өдөж янз бүрээр хилээдэж амжилт олсонгүй. Дугуйн замын дунд байрлах амралтын хэсэгт очоод охин зогсоход хасаач даган зогсож сандал дээр суухт нь мөн хажууд нь суулаа. Их зантай охин түүний яриаг сонсохгүй байгаа мэт өөр тийшээ харан усууж хэсэг амс хийгээд босч хөдлөв. Хасаач нойтон хамуу шиг дагсаар. Дугуйнуудаа зогсоолтон тавьчихад хүртэл охиныг хаана явсан газар нь дагаад л "За гуйж штэ, нэрээ хэлчихэлдэ. Хаан сурдаг вэ? Гэр чинь хаана юм бэ? Би хүргээд өгье л доо." Гихмэтэр шалан салж өгөхгүй зууралдав. Өнөөх охинч сүүлдэн тэсгэн байж түн рүү ууртайгаар хараад "Чи чинь ямар мэдрэл муутай нойтон хамуу шиг амтан бэ?" гэснэн "Хүмүүсээ энэ гаж донт намайг дагаад байна." Хэмээн чангаар хашгирахад
Эргэн тойрны хүмүүс тэдний зүг гайхан харцгаалаа. Хасаа юу гэхээ мэдэхгүй аман ангалзан байх зуур өнөөх нь "Мэ, би чамд мөнгө өгье. Намайг 50 орхиод өг." Гэснэн халааснасаа 10,000-ын дэвсгэрт гаргаж нүр рүү шидчихгээд яваад өгөв. Төмний дунд эвгүй байдалд орж хоцорсон хасаа инээгч айдан "Манай найз охин байгаамаа. Би уурлалчихсан" гэж худал хэлээд охины араас алхлаа. Энэ удаад хасаа охинд ойртож очисонгүй. Холоос ажиглан дагсаар гэрийг нь ямартайч мэдэж аваад буцжээ. 2 ч удаа нүрийг нь шарсан тэр охиноос заавал хариуган авмаар санагдаад хор шарн гоцгоноод болсонгүй. Тэр өдрөөс хойш хасаа өнөөх охины гэрийн ойр орчмоос салхан болов. Охин харин түүнд огт нүр өгөхгүй тас намжирдан өнгөрсөөр. Тэгэх тусам нь хасаагийн аазгаа улам хөдлөж уйггүй эргүүлцээр ямартайч тентхийн хүүхдүүдээс охины нэрийг Марал гэдэг Монгол улсын их сургуулийн оюутан найз залуугүй гэдгийг нь мэдснээс гадна хамгийн чухал нь гар утасны дугаарыг нь олж чаджээ. Хэрвээ хасааг зурвас бичвэл Марал хизээж хариу өгөхгүй нь мэдээж. Тэм ч учраас хасаа өөрийгөө гэж хэлэхгүйгээр дугаар андууран нэгж явуулсан хүн болж жүжиглэн зурвас бичсээр мессежний найз нь болоод авав. Марал ер нь өөрийн шулуун шударга ааш зангаасаа болоод найз багтай нэгэн. Дотны ганц сайн найз нь гадаад руу сурахаар явснаас хойш тунчих ганцаарддаг болсон ач. Ямар сайндаа л цэцэрлэгт хүрээлэнд ганцаараа дугуй унаж явах вдэ. Яг энэ ганцаардсан үед нь дугаар андуурч танилцсан мессежний найз гарч ирэн Марал ч муу санаалалгүй найз болохыг зөвшөөрсөн юм. Ингээд хасаа Марал хоёр өдөр шөнөгүй зурвас бичилсэн баг багаар дотносч эхэлвэ. Утасны цаанаас их л илдэг хөөрхөн анштай байдаг Марал таралтгаараа шал өрхөн мэт хялалцсан ширв татах нь хасаад инээдтэй санагдан өхөөрдөн. Үнэн дээр хасаа энэ өхнөөс хариуган авах гэж улаарсандаа биш өөрийн мэдлгүй дурлцсан гэдгийг ойлгохгүй яваа билээ. Аргагүй дээ анх удаа хүнд дурлаж байгаа юм чинь. Өдөр бүр элдв зүйлсийн талаар бичилсэж заримдаа утсаар залган ухаалаг яриа уянгалаг хоолойг нь сонссоор улам чих татагдан тэмүүлдэг болов. Хөөрхөн царайг нь хальтж болов хараад өнгөрөхтөн зүрхэн бүлэглэн сайхан үнэрт нь мансуурах шахан донтжээ. Хараагүй харьцаагүй өдрөө галзуурах шахам санаж үгүйлэн байж ятана. Даанч түүнд үннийг хэлж өөрийгөө илчлээд очвол дахин хизээч харьцаж чадахгүй байх гэсэн айдас төрөөд яаж чадахгүй явсаар нэг л мэтгэд 2 жил өнгөрсөн байлаа. Тэр хоёрт энэ хугацаанд ярилцаагүй бичгтээгүй сэдв бараг л үлдсэнгүй. Хасаа охинд таалагдсан гэсэндээ юм болгон дээр худлаа ухаалаг хүний дүр эсгэж бичих тул яг өөрийнхөө дотор хүнийг үннээр нь мэдрүүлж чадахгүй л явсаар. Утасны харилцаа биш бодит амьдрал дээр ядаж харилцдаг болчих юмсан гэсэн санаагаа орхилгүй гэрийнх нь гадаа эргэлцээр байхад огт нүр өгөхгүй байгаад нь өөртөө гутрах шиг. Ийм бардан байгаад нь түүгээр бахархах шиг. Бүхэл бүтэн 2 жил өнгөрч худал дүр эсгэж явхаасаа залхсан хасаа шинэ жилийн орой зориг гарган өөрийн хин гэдгийг илчилжээ. Марлаа би одоо үүнийг л хэлэхгүй бол цааш тэсэхгүй нэ. Үнэн дээр би анх чам руу бичгтээ дугаар андуураагүй. Намайг хасаа гэдэг. Тэр нэг өдөр чамтай цэцэрлэгт хүрээлэнд дугуй будаацалдаж танилцаад тэрнээс хойш байнга л гэрийн чин гадаа эргэлдэж байгаа тэр залуу чинь би шүү дээ. Намайг үннээ хэлээд бичвэл хариу өгөхгүйг чинь мэдэж байсан болохоор худал хэлсэн юм аа. Уучлаарай намайг. Хоёулаа энэ хിവэрэ найз байж болох уу? Гэсэн урт зурвас бичиж орхичхоод догтлон салгалсаар хариу хүлээв. 5 минут 10 минут өнгөрөхөд хариу ирсэнгүй. Хасаа түүнийгэн бүр мөсөн алдчихлаа гэж айн гутарч суутал ашгүй хариу ирлээ. Би худлаа хэлдэг хүнд үнэхээр дургүй. Бүтэн 2 жил жүжиглээд хүн хуураад явж чаддаг ямар амар хүн бэ? Бас чиний тэр үед хэлсэн мөнгөөр намайг худалдаж авч чадна гэдэг муухай үгийг чинь би одоо ч санаж байна. Мөнгөөр авч чадахгүй болохоор ийм арга хэрэгэлсэн байна л та. Арайчтай агиж над руу битгий бичээрэй. Хариу хэрэггүй. Ингээд хасаа хайртай түнтэйгэн утсаарч харьцах ирэхгүй болж бөнгийн далаад ичивлээ. Уучлалтгүйж учралсан зурвас өчнөө бичсэн ч ганц ч хариу ирсэнгүй. Гэрийнх нь гадаа сахиж угаад уулзахаар оролцсон ч эхний удаад хацраан хорстол алгадуулаад дараагийнх дээр нь цагдаад баригдаж өндөрлжээ. Их сургуульд сурахыг хүсдэггүй байсан тэрээр Марлын сургуульд арын хаалгаар орж өдөр бүр түнтэйгэн таарахыг хичээнэ. Заримдаа бүр лекцийн танхимд ангийнхантай нь хамт ороод Марлыг ширтээ суучдаг байв. Маралтай харьцсан ойрцсон залуу болгонтой сөргөөцөлдөн нудар зөрүүлээд авахаас сийхгүй болжээ.
Бүтэлгүй хайрандан солиорсон гэлтэй марлаас өөр бодох зүйл толгойд нь байсангүй. Түүний энэ байдлаас залхах гэхээс илүүтэй айж эхэлсэн марл ар гэрийнхэндээ хэлсэн бөгөөд аав нь хасаатай уулзаж эвээр хилээдэж уурлаад ч цагдаад хэлнэ гэж сүрдүүлээд ч амжилт олсонгүй. Орой бүр орцны үүдэнд ирж суучгаад би танаа охинд хайртай түүнтэй заавал сууна гэж хэлээд байгаа хүүг яалтаач билээ. Арга барсан марл аав ээжтэйгээ зөвлөлдөж байгаад гадаад явж сурахаар болж хүн амьтанд мэддэлгүй нууцхан бэлцээр бүх зүйлэн жинтан болгоод үр шөнөөр нисэн оджээ. Марл өөрөөс нь зүхтэн алга болсныг мэдсэн хасаа гадаадын олон ч улс руу явж түүнийг хайсан ч олж чадсангүй. Сэтгэл гутралд орон архитаарс мансууруулах бодис хүртэл хэрэглэн солиоров. Ганц хүүгэн амиа хорлохоос өмнө аав ээж нь хүчээр гадагшаа авч яван эмчилгээ сайтай сэтгцэн эмнэлэгт хэвтүүлсэн нь болжээ. Хас чулууны анхны хайрын түүх нэг иймэрхүү. Түүнээс хойш бүсгүй хүнийг хайрлаж дурлалгүй эд хэрэгсэл мэт үзэн хүсэл тачаалан хангасаар явсан түүний шархалсан зүрх сэтгэл он цагийн ирэхээр яларшиж уринтай учирснаар ахин дурлсан билээ. Гэсэн ч энэ олон жил өнгөрөхөд марлыг огтхонч мартаж байсангүй. Одоо ингээд эхнэртэй сэтгэл нь хөрчгсөн мөртлөө өнөөхөл анхны хайраа эргэн санагалзаж түүнтэй адилхан бүсгүй харчгаад догдон сандарч суух нь гайхалтай. Сүүлийн жилүүдэд юмл бол ажилтаа гээд эзгүй байх нь их болсон нөхөр нь гинтгэл нэг их гэрэмтэй хүн болчихсонд өрн битүүхэн баяртай. Намайг жирэмсэн болчихсон гэхээр хөрх юм санаа тавьж байгаа бол та. Миний муу хань чинь гаднаа ил гаргахгүй мөртлөө дотроо л баярлаад яваа юм байна. Ирчүүдээ гэж ийм л улс та. Гэсэн шүү юм бодож сэтгэл уйг явхад харин хасаа жирэмсэн эхнэр удахгүй мэдлэх хүүхтэй бодохтой мантай гэрийн үйлчлэгч охиныг нууцхан ажиглан анхны хайртайгаан ахад таарчсан мэт догтлон буйн харамсалтай. Мичид анхандаан гэрийн эзэн өөрлөө нэг л учиртай хараад байгааг анзаарсангүй. Энэ том байшинг цэвэрлэж цэгцлэх, өдрийн 2-3 хоолунд бэлдэх гээд толгойтой үснээс их ажилд дарагдан заримдаа дургүй нь хөрвч гараад явхад очих газаргүй тулдаал шүд зүүн гүрийн. Шоу цэнгэний амьдралан үе үе өгүүлэхийн сацуу сайхан ирийн доор гянаж хэвтмэрч санагдахыг яа. Тэр бүрийд хамгийн сүүлд энгэр зөрүүлсэн өнөөх муухай царайтыг элдвэр доромжлон гэрээсээ хөөсөн ээжигээ бодон тэсгэл хэрэгтэй. Буцаад тэр новшин амьдралд очихыг хүсэхгүй. Хэсэг хугацаанд гүрийж байгаад гадагшаа гарахаар бод. Тэгээд өрн их чиг өөрийгөө сайхан авч явдаг эмэгтэй болоод хасаа ах шиг баян хүнтэй сууж ийм гоё байшинд амьдран та. Хэмээн өөрийгөө аргаддаг байлаа. Өрн өөрөө загвар зохион бүтээгч болохоор хувцас хунар эдлэл хэрэгслэн донжтой гэж ярих юмгүй. Мичид эмэгтэй хүнэл зангаар гэрийн эзэгтэйд сэмхэн атаархах бөгөөд эдэж хэрглэж би бүхэнд нь нүд унган шохорохыг өрнч анзааралгүй л яахав. Зарим нэг хэрэглэхгүй хувцас хунар гоёл чимэглэл зэрэгээсэн мичтэд бэлгэлэхэд өнөөхөн ч том баяртай хүлээж авна. Тэгээд охиныг сургуульд нь хүргэж өгөхөөр явахдаа өрнгийн өгсөн хувцснаас өмсөж гангардаг байлаа. Тод гэрэл харин ээжийнх нь хувцсыг мичид өмсгөд жаахан дургүй. Гэсэн ч соёлтой хүүхэд болохоор энэ тухайгаан ил гаргаж хэлдэггүй билээ. Хаврын урт өдрүүдэд урингийн бие чилэрхэн совилалт хэвтлээ. Энэ гэрт ажиллаад аль хэдийн 2 сар болсон мичид ар гэрийн ажил тод гэрэл охиныг хариуцсан үлдэв. Уринг эмнэлэгт хэвтсэний маргааш тод гэрлийг сургуульд нь хүргэж өгчгөөд замаараа жаахан хүнс цуглуулан харьсан мичид таксинаас бууж байшин руу орохын хооронд л гэнэт шаагсан ширүүн бороонд шалав норчихжээ. Хүнсээ гал тогоонд оруулж тавьжгаад өрөөндөө орон нойтон хувцаан тайлж байтал гэнэт хаалга онгон хасаа ороод ирэв. Мичид сандран хувцаан шүүрж урдаан бартал хасаа жогтой инээмсэглснээр нүцгэн байгааг чинь мэдсэнгүй. Уучлаарай. Гिचгээд гарлаа. Мичдэж тайвшрын орон дээр сууж хасаах намайг сонирхоод байгаа юм баг та. Эртэд хоол хийж байхад хараад л суугаад байсан. Барс харц тулгархаараа сандраад эсвэл нэг л сонин инээмсэглээд царайлаг биш ч гэлээ би хаан дажгүй л ах штэ. Үнэхээр намайг сонирхоод байвал өвөртөн оруулаад овоо их юм салгаж болох юм шүү. Цалингаас гадна давхар орлого олоод сексэн хэрэгцээгэж нөхчгөн. Хэмээн бодоод ийм ашигтай санаа олсондоо баясан ганцаар инэв. Мичтээс яриа өдөх гэж өрөөрөө нороод нүцгэн байхтай таарч бандсан хасаа тэр чигтэн ажилдаа явжээ.
Залуу бүсгүйн булбраа бийха бүлтгэн тормолцох хөөрхөн нүд нь тэр өдөржин бодлоос нь гарсангүй. Яг тэр үед шуудхан тэрч аваад уруул дээр нь озох хүсэл ямар их төрсөн гэж. Оройн нь нэг томхон түнштэйгэн уулзалттай байсан хасаа шөн дунд нэлээд халамцуу гэртээ ирлээ. Өнөө орой төлөвлөгөөгөө эхлүүлэх санаатай тачаангу хувцас өмсөд хасааг хүлээж байсан мичид зочны өрөөний буудан дээр тэр чигтэн унтж орхижээ. Бүсгүйг олж харсан хасаа чимээгүйхэн дэрэгдэн очоод таатайхан ажиглан суув. Харах тусам олон жилийн өмнө зүрхийг нь айхтар шархлуулад зүгтчихсан тэр л охинтой дэндүү адилхан харагдана. Даанч одоо тэдний насны зөрүү дэндүү их буйн харамсалтай санагдахыг нуух юм. Цэвэр ариухан эд залуухан энэ бүсгүй хөгшин намайг тоохгүй үз. Ядаж чамтай өөр газар учирсан болж очиж манай гэрийн үйлчлэгч болоод байхдаа яах вэ? Эхнэртэй минь тунч дотн болсон байна лээ. Намайг өөрлөн сэтэн хайхлан бол өрөнд хилж баллах багт. Гэсэн шүү юм бодон шүүр салдаад зөөлөн босч буудангийн түшлэг дээр тохойтой нэмгэн альчуурыг аван бүсгүйн дээр нөмрүүлээд ирэхтэл мечид угсгийн өндөөж гараас нь шүүрч аваад аха битгий явуулта. Гэхэн тэрэ